Зөв сонголт подкаст тантай хамт. Сайн байцгаана уу манайхан? Шинэ өдрийн мэнд. Өнөөдрийн дугаараараа ухамсар гэж юу вэ? Ухамсарын дөрвөн төвшин амьдралыг харах өнцгийн талаар ярина. За, дугаарын төгсгөлд харах өнцгөөд хэлэх их энгийн хэрнээ их өгөөчтэй аргуудыг типс болгон тавьж өгсөн байгаа. Ингээд дугаараа дуустал нь үзээрэй. Бидний ухамсар нь хүрээлэн байгаа орчноо танин мэдэх гэсэн хувь хүний оюун ухааны дуршлаг, сүнс нь мөнхийн мөн чанартай жинхэнэ бие миний оршихуй гэсэн бидний махан биеэс хамаагүй дээд зүйл байдаг. Өөр салбарт эдгээр гурвыг янз бүрээр тайлбарладаг. Жишээ нь spiritual үнэмшилд сүнс ухамсар хоёр нэгэн зүйл, харин шинжлэх ухаанд ухамсар бол тархины үйлдэл. Сүнсийг тэр улчлан чухалчлан авч үздэг. Бидний мах бод ухамсар сүнсний маань аль нь тэгвэл анхдагч вэ? Сүнс бол анхдагч. Энэ нь мөнхийн шин чанартай энэ урд нь оршсоор л ирсэн. Энэ бидний амьдарч байгаа 3D ертөнц, материалын ертөнцийн бидний амьдралыг танин мэдэх гэж, мөн өөрийгөө хөгжүүлэх гэж өөрийнхөө сүнсний зорилгоо үргэлжлүүлж хийх гэж ирсэн. Тэгвэл харин ухамсар нь бол энэ бидний сүнсний маань илэрхийлэн байдаг. За, энэ нь биднэр дээр хүсэл, эрмэлзлэл, итгэл үнэмшлэр ингэж илэрч гардаг. Харин бидний махан бие маань энэ материалын ертөнцийн бидний сүнсийг тээж авах явах үүрэгтэй хэрэглүүр нь байдаг. Ухамсар маань бидний махан биеийн гар, хөл, чих, хил амыг өөрийнхөө дамжуулагч, хүлээн авахч болгож хэрэгэлдэг. Гэтэл бид нар нийгмийн програмчлал, нийгмийн кодчлаас болоод энэ материалын ертөнц өөрсдийнхөө зөвхөн махан биеийн дээр хамаг анхаарлаа хандуулад явж байдаг. Яаж гоё биетэй болох уу? Яаж бусдын анхаарлд орох уу? Энэ нийгэмд яаж хүлээн зөвшөөрөгдөх үү? Яаж мөнгөтэй болох уу? Яаж баяжих уу гэд. Ингээд сүнснийхээ үүрэг, зорилго, ухамсарынхаа тэрэлтийн талаар тэр чигт нь орхитуулсан. Үүнээс болоод бид амьдралдаа зовлон уугшаагаар дүүрч амьдралынхаа утга учираа алдаж тийм мэдрэмжийг авдаг. Бидний ихэнх маань шашин шүтлэгт орж бурхандаа мөргий, бурхандаа залбирая, бурхнаасаа гуй гэдэг. Тэгвэл бурхан гэдэг маань ухамсар. Яагаад гэж бидний ихэнх маань шүтээ дагаа явдаг Будда Есүс маань бидний шиг л жирийн хүмүүс байсан. Бид бүгд л төвхийн мэднэ. Тэднийг ингээд бурхан гэж нэр томьёо өгсөн нь шашны тэр урсгалууд байгаа. За, эдгээр Будда Есүс нь биднээс юугаараа ялгаатай вэ гэхээр тэднэр нь дээд ухамсартай хөрсөн хүмүүс л байсан. Үүний эртнээс бидний амьдарч байгаа дэлхий жам ёсороо ингээд өөрөөсөө долгион энерги цацруулаад өдрөөс өдөрт өөрчлөгдсөөр ирсэн. Тэг хүн төрлөختөн ам гарах шаардлагынхаа үүднээс үүнтэй дасан цогцож өөрийнхөө ухамсарыг хөгжүүлээд өдийг хүртэл ирсэн. За, эндээс бол ухамсар бол өөрийгөө бүтээгээд хөгжүүлж явдаг. Бид өөрсдийнхөө бүтээгч, ад жаргалтай, сэтгэл хангалуун амьдрахаа өөрөө өөрсдөө л бүтээнэ. Тэгвэл энэ дээд ухамсартаа хүрэхийн тулд яах ёстой вэ гэхээр та өөрөөсөө гаргаж байгаа долгион энерги өндөр болгох хэрэгтэй. Тэгвэл ухамсарын энерги долгион гэж юу юм бэ? Энэ нь хаанаас гарч ирдэм бэ гэхээр таны сэтгэл хөдлөх үед гарч ирж байгаа тэр энергийг хэлдэг. Хүн гомдох, сэтгэл хөдлөлийг мэдрэх үед сөрөг энерги бага долгионыг ялгаруулж бусад руу хашгирах үйлдэл гаргадаг. Сөрөг энерги ялгаруулснараа муу мухаг өөрлөгөө татдаг. Бусдыг инрэх, сэтгэл хөдлөлийг мэдрэх үед эерэг энерги өндөр долгионыг
цацруулж, бусдад туслах, бусдыг уучлах эерэг үйлдэл гаргадаг. Ухамсарын төвшин. За ухамсарын төвшин нийтдээ 4 төвшин байгаа. За эхний төвшин нь болохоор ухамсарын айдсын төвшин. За бидний ихэнх маань одоо энэ төвшин дээр байдаг. За яагаад гэхээр бидний ихэнх маань одоо хамаг анхаарлаа амьд гарах шаардлага, баталгаат байх хэрэгцээн дээрээ ингээд төвлөрүүлээд байж идэг. Тэгээд амьдралыг одоо өрсөлдөөн, түрэмгийлэл, төгшүүртэй итгэлгүй гэж хаардаг. За бидний одоо үзэл бодол, үг хэллэг маань бидний одоо ухамсарын төвшинг тодорхойлдог. Тэгээд энэ ухамсарын төвшөнд байгаа хүмүүс маань одоо уур хилэн, айдас, атаа жөтөө, шунал, үзэн ядал, өөрийгөө одоо дүвэлгсэн тийм өндөр эготой байдаг. За үүнээсээ болоод эргэн тойрныхоо хүмүүстэй нийгэмд сөргөөр тэднийг одоо шүүмжлэх, буруутгах, доромжлох, дарангуулах, хянан удирдах зэргээр одоо хандаж, за зарим нэг хэсэг нь бүр эсрэгээрээ одоо өөрийгөө буруутгах, өөрийгөө гүйцэтгэх шинжтэй байдаг. Ингээд амьдралд их түрэмгий итвэхтэй хандаж байгаа хүмүүс нь ийм ментал буюу одоо сэтгцийн асуудалтай байхад, харин амьдралд итвэхгүй хүмүүс нь одоо сотууруулах, мансууруулах бодист хэд донтож одоо зарим нь бүр амиа хорлох, орлох хийсэн мөн ийм бодолтой байдаг. Энэ ухамсарын төвшөнд байгаа хүмүүс нь тэр чигтээ айдас хүчээр амьдарч өөрсдийгөө хохирогч болгосон байдаг. За бидний эргэн тойрон хүрээлэн байгаа орчин нийгэм үргэлж өөрчлөгдөж байдаг учраас одоо бидний ухамсар дагаад бас секунд, минут тутамд өөрчлөгдөж бидэнд одоо шинэ хүсэл мөрөөдөл, шинэ үзэл бодол, шинэ харилцаа бий болгох боломж бий болдог. За үүнийг сайн анзаараарай. Тэгэд үнийг ашиглаад дараагийн ухамсарын дэвшсэн шатанда орох боломжтой байдаг. Энэ нь одоо таны free will буюу одоо таны сонголт байдаг. За үүний чинь хинч танаас хорж чадахгүй. Хажуудах нь одоо өөрчлөгдөх, орчноо өөрчлөгдөхийг одоо хүлээхийн оронд өөрсдөө одоо анхны алхмаа хийх хэрэгтэй. Хэрвээ таны үзэл бодол, сэтгэл хөдлөл чинь эргээр солигдоод ирэх үед та өөрөөсөө одоо эерэг долгион энергийг цацруулж аяндаа эргэн тойрныхтой нөлөөлж эхэлдэг. Ухамсарын 2 дугаар төвшин нь болохоор ухамсарын сэрэлтийн төвшин. За энэ ухамсарын төвшөнд хүмүүс өөрийнх нь одоо сэтгэл хангалуун, ад жаргалтай, утга учиртай амьдрах нь дан ганц одоо бусдаас гаднаас хамааралтай биш юм байна гэдгийг ойлгож, энэ нь өөрөөс нь бас хамааралтай ухаарч өөрийнхөө одоо итгэл үнэмшлээ тунгааж түүнийгээ залруулснаар өөрийнхөө дотоодтойгоо холбогдож эхэлснээр сэрж эхэлдэг. За энэ төвшөнд хүмүүс голцоо одоо хүнд хэцүү амьдралын цохилт, сорилт, үхэл хагцлыг үзсний дараа энэ сэтгэлийн өвдөлтөөс яаж гарах вэ гэдгээ хайж олсны улмаас одоо шилжин ордог. За амьдрал гэдэг чинь утга учиртай, боломжийн гэдгийг олж харж ганц өөрийнхөө одоо үзэл бодол, ашиг сонирхолтой илүү төвлөрөхөөс илүү одоо бусдыг хүлээн зөвшөөрч, бусдыг ойлгож уучлж, альва үзэгдлийг учир шалтгааныг нь одоо чухалчлан үзэн асуудлыг тайлах, мөн одоо өнгөрсөндөө биш өнөөдрийнхөө амьдралдаа өөдрөг үзэлтэйгээр урам зоригтойгоор ханддаг. За энэ төвшний хүмүүс нь альваг хит их дээш доош болсон сэтгэл хөдлөлтөөр асуудлыг шийдэх биш, юмыг одоо олон талаас нь харьцуулж ханддаг. Амьдралдаа байгаадаа сэтгэл хангалуун, одоо эргэн тойрныхоо хүмүүстэй талархаж ханддаг. Мөн одоо амьдрал бол айдас биш юм аа. Харин энэ хайр инрэл дээр тогтдгийг ойлгож эхэлдэг. Би ер нь энэ дэлхий дээр яах гэж ирсэн юм? Миний хийх зүйл юу юм бэ гэсэн сүнсний зориг, амьдралынхаа зорилгоо ухамсарлаад одоо түүндээ хүрэхийн тулд бүтээлч урам зоригтой, эрчимтэй болдог. 3 дахь ухамсарын төвшин бол бүтээгч ухамсарын төвшин. Энэ ухамсарын төвшөнд хүрсэн хүмүүс нь нэгэнд өөрсдийнхөө
амьдралын сүнсний зорилгоо мэдсэн байдаг учраас энэ бидний амьдарч байгаа материалын ертөнц нийгмийн кодчлоос үл хамааран өөртөө өөрийн шин үзэл бодол, шин итгэл үнэмшил, шин ертөнцийг бий болгодог. Тэд амьдралыг ямар ч аюулгүй хор гэмгүй гэж хардаг. Өөрсдийнхөө эго өөрсрүүгээ чиглэсэн, төвлөрсөн байдлаасаа аль хэдийн бүрэн чөлөөлөгдсөн үүнийгээ даван гарсан байдаг. Альва зүйл өөрийнхөө дотоод хайр, дотоод бэлэг ухаан буюу wisdom ухамсарын түвшинд ханддаг. За wisdom бэлэг дотоод ухамсар гэдэг маань амьдралын үнцэн, ёс суртахуун, хүмүүнлэг чанар, ёс зүг ухаарч мэдсэн хорвоо ертөнцийн бүх зүйл өөр хоорондоо харилцан уялдаа холбоотойг ойлгодог чадвар. За энэ чадвараа эдгээр хүмүүс маань өөрийнхөө дотоод хүн, дотоод ухамсараа divine буюу оршлон ертөнцийг удирдах би энэ дээд ухамсар, энэ дээд хүч энергитэй холбож чадсанаар олж авч чаддаг. За энэ бүтээлч ухамсартай хүмүүс маань хүн төрлөختний амар амгалан, инх амгалангийн төлөө бүтээч сэтгэлээр бусдад нөлөөж чаддаг чадвартай байдаг. Амьдрал бол би биш, бид бүгдээрээ нэгдмэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн ухамсар. Дөрөвдөх нь гэгэрлийн ухамсарын төвшин, өгөхөөс өмнөх үеийн ухамсар. Буддын шашны нирван дүрдээ орсон үеийн ухамсартай адилхан. Жинхэнэ өөрийгөө бүрэн таньж мэдсэн дээд цэвэр ухамсартай хүрсэн. ертөнц, хүн, амьд амтан, урмал бүгд нэгэн цул ухамсар. Оршуугаас бүгдээрээ ихтэй, оршуугаас салшгүй гэдгийг ухамсарсан. Гадаад нөхцлөөс үл хамаарч дотоод эрх чөлөө амгаланд оршиж болох чадварыг эзэмшсэн. Ямар ч материалын шунал хүсэл байхгүй, бүхнийг бусдын амар амгалангийн төлөө. Амьдрал бол энэ байгаагаараа төгс. Сайн муу, хар цагаан, эсрэг тесрэгийг энэ чигээр нь хүлээж авч чадах ухамсар. Харах өнцөг. Бидний харах өнцөгт бидний ухамсарын түвшин их нөлөөлдөг. Бид YouTube-ийн олон видеоноос нэг л видеог сонгож үздэг. Тэр видео бол таны харах өнцөг. Цаана өшөө олон өөр төрлийн видео подкаст байгаач зөвхөн л та тэр нэгэн видеог сонгож үзэхэд чинь танд нийгмийн програмчил, нийгмийн код тань нөлөөлдөг. Яаж мөнгөтэй болох уу? Яаж бизнес хийх үү? Яаж бусдыг өөртөө татах уу? Бид харанхуй ойд төрөхдөө гар чидэнд тусгаад зөвхөн гэрэл туссан тэр хэсгийг л олж хардаг шиг бидний харах өнцөг хязгаармагдмал байдаг. Бидний энэ баяжих, хүчрхэг болох энэ хүсэл, эрмэлзэл, итгэл үнэмшил нь бидний айдас түвшүүр дээр тулгуурлан бий болдог. Хэрвээ би мөнгөгүй бол хүснээ авч чадахгүй. Хэрвээ би хүчрхэг байхгүй бол бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй. Гэтэл бидний энэ хүссэн болгон маань эргэн тойронд маань байж л байдаг. Зөвхөн түүнийгээ яаж зөв олж авахаа мэдхгүйтэй л байгаа юм. Амьдрал бол өрсөлдөөн тэмцээн, айдас түгшүүр, өс хонзон, атаархал, шийтгэл буруутгал, уй гашуу зовлон гэж хардгаас болоод ийм мэдрэмжтэй болдог. Тун удалгүй үүнээсээ хүн төрлөختөн уйдаж ядарч, туйлдаж, унтуузаж зовлон дундаг. Хүн доод эцэстээ хүрсэн хүн цохилт авсныхаа дараа амьдрал тэсгийн аргагүй сорилттой тулгарсныхаа дараа үүнээсээ салах арга замыг хайж эхэлдэг. Бид дотроос энэ миний хийх ажил бишээ, энэ миний явах замнал бишээ гэдэг мэдрэмжийг авдаг. Хэрвээ та энэ мэдрэмжийг авч байгаа бол та аль хэдийн сэрэг цаг болж оршихуй танд өөрийнхөө сүнсний ажил, сүнсний зорилгоо
хийгээч, биелүүлээч гэсэн шахалтыг танд өгч байна. Хүн болгоно одоо өөр өөрийн зовлон гэж байдаг. Хэн нэг маань одоо байнга нэгэн салбартаа, жишээ нь найз нөхдийнхөө салбартаа ямар ч азгүй үргэлж тэднэртэйгээ үл ойлголцох асуудалтай. Эсвэл өөр нэг маань хайр сэтгэлийн асуудалтай. Хайр сэтгэл дээр үргэлж одоо бусдад хаягдах. Эсвэл нөгөө нэг маань ажил төрлийн сонголтын дээр ямар нэгэн асуудалтай. Нэг ажилд ороод нөгөөгөөс гараа явдаг. Хэдий хүрээлэн байгаа орчин чинь, хажууд хүн чинь өөрчлөгдсөн ч гэсэн яг энэ салбартаа, яг энэ асуудал чинь дахин таны амьдралд гараад байгаа бол таны харах өнцөг ерөөсөө тэлээгүй. Нөгөө л хуучин харах өнцгөөр хараад асуудалд хандаад байгаа гэсэн үг. Хүн өөрийнхөө харах өнцгийг тэлснээр зовлон гутралаасаа гардаг. Амьдралыг утга учирыг ойлгодог. Тэгвэл хэрхэн харах өнцгөө тэлэх вэ? Нэгдүгээрт эхлээд өөрөөсөө эхэл. Өөрийгөө анзаар. Таны бодол, үйлдэл, сэтгэл хөдлөл, бие махбод цаг тутамд өөрчлөгдөж л байдаг. Үйлдэл чинь сайжирч, бие махбод чинь хөгшөрч, үзэл бодол чинь өөрчлөгдөж, сэтгэл хөдлөл чинь гарч орчил байдаг. Нэг л зүйлийг анзаараарай. Таны итгэл үнэмшил тийм ч амархан өөрчлөгддөггүй. Миний энэ итгэл үнэмшил зөв үү буруу юу? Миний энэ итгэл үнэмшил энэ цаг үедээ тохирч байна уу? Шалгах нь таны self-awareness буюу таны анзаарга. Харин энэ буруу итгэл үнэмшлээ зөв итгэл үнэмшлэр солих нь таны ухамсарын чинь үйлдэл. Таны ухамсар таны дотор л байдаг. Тийм болохоор та дотгошоогоо орох хэрэгтэй. Өөрөөсөө асуулт асуу. Би хинбэ гэдгээ мэдээд ирэхээр миний хажууд хүн, хүрээлэн байгаа орчлон, бидний хамтын харилцаа бүхэл зүйл өөр хоорондоо холбоотой учир утгатай хүлээн зөвшөөрдөг. Өөр хүмүүс өөрсдийнхөө ухамсарын төвшөнд өөр харах өнцгөөр хараад оршин тогтнож байдгийг хүлээн зөвшөөрдөг. Хүмүүс өөр хоорондоо асуудлыг шийдэх гэж маргалдаж, зөрчилдөж, улмаар ууралцгаадаг. Та хоёрын асуудлыг шийдэх гэсэн хүсэл эрмэлзэл чинь та хоёрын нэгдмэл ухамсар. Харин таны харж чадахгүй байгаа өнцгөр нөгөө хүн чинь хараад байгааг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид бол нэгэн ухамсарын олон тал гэж харж үзсэн тохиолдолд харах өнцөг чинь өөрчлөгддөг. За хоёрт хэрхэн харах өнцгөө тэлэх вэ гэхээр практик аргуудыг өөрийн амьдрал дээрээ дадал болгон суулгах хэрэгтэй. За дараах хэдэн аргууд нь энгийн хэрнээ их өгөөжтэй арга. Өөр итгэл үнэмшил, соёл, амьдралын туршлагатай янз бүрийн насны хүмүүстэй харилцан яриа өрнүүл, бусадтай шүүмжлэх, ялан дэлэх орлогогоор нээлттэй асуулт асуух, тав тухтай өөрийн амьдралын хэв маягаас гарч гадуур дотор орж өөр улс оронтой танилцах. Хэрвээ аялах боломжгүй бол бусад орны соёл амьдралыг харуулсан баримтат кино үзэх, сэтгүүл ном унших. Өөрийнхөө урд нь огт сонирхож байгаагүй салбарын уран зохиол, дурсамж, гүн ухаан, түүх, сэтгэл судлал гэд ном зохиол сэдвүүдийг унших. Өөрийн чинь итгэл үнэмшлийн эсрэг үзэл бодол шингэсэн нийтлэл, подкаст, ном судалгааг судал, итгэж байгаа зүйлдээ яагаад итгэдэг вэ гэдгээ тунгаан бодож өөрийн итгэл үнэмшлээ сорь. Эмпати буюу бусдын оронд өөрийгөө тавьж боддог, бусдыг ойлгох өрөвдөх чадвараа дээшлүүлж дадлага хийх. Хэн нэгний байр сууриас хэрэг би энэ хүний оронд байсан бол яах байсан бол миний энэ үйлдэл тэдэнд яаж харагдах байсан бол гэсэн асуултыг өөртөө тавь сурах. Бодол санаагаа тэмдэглэл хийж хөтлөн шинэ үзэл бодол төлөвлөгөөгөө бичээд энэ нь ямар давуу тал, сул талтай вэ? Үүнд
бусад ямар хариу үйлдэл хийх бол эсвэл яагаад энэ хүмүүсийн хажууд би тухгүй бухимдаад байна гэх мэтчлэн өөртөө анализ хийх хэрэгтэй. Аливаа асуултанд хариулт өгөхийнхөө өмнө эсвэл аливаа зүйлд хариу үйлдэл хийхээхээ өмнө зогсолт аваад энэ асуултанд хэрвээ би баян хүн байсан бол юу гэж хариулах бол энэ тохиолдолд хэрвээ хуучин би байсан бол ямар хариу үйлдэл хийх байсан бол гэдгээ тунгаан бодож үз. За шүүмжлэхээс өмнө сонирх. Альва зүйл сайн уу, муу юу гэд шууд дүгнэлт хийхийн оронд яагаад ингэчв, яагаад ийм зүйл болчихв, би юуг нь ойлгохгүй өнгөрөөч, юуг нь дутуу харч гэж асууж сур. Талархлын дасгал хийж сурах хэрэгтэй. Хэцүү нөхцөл байдал байсан ч сайн өөдрөг талыг нь анзаарч хар. Жишээ нь машина мөргөлдүүлсэн ч гэсэн өөрийгөө бүрэн бүтэн гэмтчээгүүдэд талархах. Саад бэрхшээл биш харин боломжийг авсандаа талархах. За яагаад тэгэхээр бид өөрсдийн алдсан, салсан, зовсон зүйл дээр ингээд харамсаад анхаарлаа хандуулаад ингээд амьдраад яваад байдаг. За жишээ нь их удаан өдөржингөө ойшролж биеэ үзүүлсэн ч гэсэн үнгүй шинжилгээ өгч биеийн байдлаа мэдсэндээ талархлаа гэх мэт. За мөн бясалгал хийж бодлоо анзаарч бодлоо цэгцлэх. За эцэст нь өдөр бүр өөртөө эргцүүлэл дүгнэлт хийх хэрэгтэй. Үүнд ердөө л 5 минут зарцуулах хэрэгтэй. Өнөөдөр би ямар нэгэн зүйлд эсвэл хэн нэгнийг харах өнцгөө өөрчилж чадсан уу? За манайхан комент дээр өөр ямар харах өнцгөө өөрчлөх арга туршлага байна, тэргээ бусдаа хуваалцаарай. Ингээд дараагийн дугаар хүртлээр баярлалаа.